өчигдөр бас өөрөө тэгээ ардчилсан намаас зохион байгуулсан туулын хортны замын төслийн талаарх хилцүүлэг боллоо. Өргөн хүрээний хилцүүлэг болсон. Маш олон эрдэмтэд тэгээ судлаачид болон эдийн засагчид бас оролцлоо. Үүн дээрээс та бас юу ажиглав? За маш олон одоо зүйлсүүдийг бол ажиглалаа. За тэгээд тэн дээрээс яг нэг чухал юм хэлье гэдэг тэгэхээр тэнд ерөнхийдөө ингээд одоо энэ туулын гол дагуу 2000 гаруй ширхэг одоо нэг бетон баг нь суурьуд бол баригдах юм байна. За тэрнийхээ одоо нэг хөрсний одоо хэр гүнд одоо байрлуулахыг одоо яг өрөмдлөг хийж одоо судалж байгаа юм байна. За ерөнхийдөө нэг баг нь 1 метрийн диаметртэй нэг баг нь 20-30 метрийн гүнд зарим газараа 40-50 метрийн гүнд бол сууна гэж яриад байгаа. За тэгэхээр тэр бетон багнууд голын одоо усанд яаж нөлөөлөх юм бэ гэж судлаад үзсэн чинь ерөнхийдөө ингээд маш олон ингээд баган зоогоод ирэхлээр голын гүний одоо усны одоо урсцыг бол хаагаад голыг тэтгдэг одоо тэр мач одоо тэр ундрагуудыг бол саатуулснаар гол ширгэх ерөнхийдөө усны түвшин багасах эрсдэлтэй байна. Одоо хамгийн нэгдүгээрт. За хоёрдугаарт дулааны бохирдол үүсэх юм байна. Бетон багнууд ч өөрөө нарны гэрлийг одоо дулааныг өөртөө хоримтлуулад усны температурыг өөрчилснөөр одоо тэр усанд амьдардаг одоо бичил биетнүүд загас тэгээд одоо тэр экологийг сүйтгэдэг юм байна. За гуравт нь болохоор одоо гидро динамик буюу одоо голын урсцыг бол хааж янз бүрийн үер болоход одоо тэр үерийн урсгалыг одоо өөр тийш нь чиглүүлэх хөрсний илэгдэл энтер үүсгдэг. Одоо энэ мэтчлэн маш олон тийм сөрөг нөлөөллүүд бол байдаг юм байна. За тэгээд одоо тэр усны одоо шүлтлэг чанараа алдагдах ч байдаг юм уу одоо янз бүрийн химийн урвалууд явагдах тиймэрхүү одоо сөрөг нөлөөллүүд бол бас гардаг юм байна. Тэгээд ингээд яг ингэж гол дагууга гол дотроо тэр олон мянган ингэж шон зоож ингэж зам гүүр барих одоо шаардлага байгаа юм уу те замыг бол хааварч барьж болно шүү дээ. Юм үүссэн үед бол миний одоо яг баримталж байгаа зарчим яг миний үзэл бодол бол яг тийм л байна. Голыг заавал энүүгээр битгий барьяачаа зам барьж болно те. Замыг одоо заавал энэ гол дагууга битгий барьяачаа өөр газараар барих боломжтой шүү дээ те. Яагаад заавал ингэж экологийн тэнцвэрийг алдагдуулж ингэж зам барих гэдэг юм. Тэгээд тэр усны газрын дарга хүртэл хилжлээ одоо хууль бусаа гэд хэлээд ахтал ерөөсө хариулт нь дандаа ингээл бөөрн хилээл тойруулаад явчихсан. Зөвшөөрлүүд нь гараагүй тийм л нөхцөл байдалтай л.